Манай улсын чихрийн хэрэглээ дэлхийд өндөрт тооцогддог. За жилдээ 20 сая кг чихрийг хэрэглэдэг. Энэ хэрэглээний 90 гаруй хувийг импортын чихэр эзэлдэг. Босо холдинг компани импортын чихрийн хэрэглээг багасгаж шар сүүний амттай шираа зүүлэн чихрээ зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байна. За шираа чихэр нь сахарын агуулмж бага, мөн шар сүүн хүүхдийн дархлааг дэмжих учраас хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй болохыг онцоллоо. Босо холдинг компани нь үндэсний хэм маяг онцлогийг хадгалсан шар сүүн чихрийг үйлдвэрлэдэг гэдгээр онцлогтой Монгол улсын анхны масс чихрийн үйлдвэрлэлийг бий болгож байна. Энэ үйлдвэрийн онцлог бүтээгдэхүүн шар сүүний чихэр нь өнөөдөр иргэдийн өдөр тутмын хэрэглээ болж олон нийтийн сайшаалыг өртөж байгаа нь монголчуудад зориулсан амд чанартай нь холбоотой. Монголын үндэсний бүтээгдэхүүн гэдгийг одоо бид нар Монголын ард иргэд маань ч гэсэн өөрснөө хэрэглэхийг маш их хүсэж байна. Дээрээс нь гаднаас ирж байгаа Монголтой танилцж байгаа ирж байгаа зуулчид маань буцаад гэртээ харихтаа Монгол бүтээгдэхүүн ийм юм байд юм байна. Эсвэл гадаадаас Монголыг сонирхож байгаа хүмүүс одоо Монголын онцлогтой бүтээгдэхүүн юу байд юм байна гэдгийг амталж үзэхэд хүсэх юм бол энэ бүтээгдэхүүнээ санал болгоно гэж зорж ирсэн. Монгол улс жилд 1 тэрбум литр сүү боловсруулдаг. Үүний 55-аас 60%-ийг үйлдвэрийн аргаар, үлдсэнийг нь ахуйн болон өрх фермерүүд боловсруулдаг. Энэхүү үйлдвэрийн аргаар боловсруулдаг 600 сая литр сүүнээс шар сүү гардаг байна. 1 литр сүүнээс 1.7 литр буюу 700 мл шар сүү гардаг бөгөөд хамгийн багаар тооцоод жилдээ 100-аас 142 сая литр шар сүү боловсруулдаг байна. За шираа зөөлөн чихрээ олон улсад итгэмжлэгдсэн SGS гэдэг том лабораторид явж эрдэсийг нь тоолуулсан, хэмжүүлсэн байгаа. Энэ дээр бол одоо эрдэсийн агуулмж маш өндөр юм байна гэдэг хариу гарсан. Одоо тун удахгүй бид нэр лабораторийн гэрчлэгээ их хуваар батламжаа гардаж авна. Дэлхийд шар сүүг хүнсний малын тэжээл, биотехнологи, им, гоо сайхан зэрэг олон салбарт ашигладаг. Нийтдээ 80 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэж үздэг. За босо холдинг хэрэгжүүлж байгаа амтны үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүн нь Монгол шар сүүгээр үйлдвэрлэсэн юм а. Ийхүү шар сүүг эдийн засгийн хэрэглэлтэнд оруулж байгаагаараа давуу талтай юм а.